100 хүнтэй өрөөнд 99% нь солгоо гартай хүн байжээ. Энэ хувийг 98% болгохын тулд өрөөнөөс хэдэн солгоо гартай хүн гарах ёстой вэ? За анх хэн бүхэн энэ асуултаас хэлсэн. Өдрийн мэнд сайн байна уу? За өнөөдөр 24 оны 12 сарын 20. За дүү надад нэг ийм бодлого бодоод өгөөч гэж хэлсэн. Тэгээ би яг бодоод өгсөн л тоо. Тэгээд хамгийн гол нь яагаад өнөөдөр би энэ бичлэг хийж байгаа гэхээр би эргүүлээд дүүгээс нэг асуулт асуусан. Тэгээ тэр асуулт маань үнэхээр нэг парадокст оруулаад мухардаад хариуг нь чирэн баг гаргаж чадаагүй. Тэгээд за яг эхлээд дүүгээс ирсэн бодлогыг бүгдээрээ бодоод үзье. 100 хүнтэй өрөө байсан. Тэгээ 99% нь солгоо гартай байсан. Тэгэхээр 100-99. Тэгэхээр мэдээч идүү 99 солгоо гартай хүн байна тийм үү? За энэ харьцааг 98 болгохын тулд буюу 0.98 болгохын тулд хэдэн өрөөнөөс гарах вэ гэвэл 99-ээс x 100-аас x болно. Тэгтээ мэдээж гарч байгаа хүн мэдээж солгоо гартай. Баруун гартаа ганц байгаа баруун гартаа хүн гарах юм бол ямар ч хариу гарсан 100 гараад байна. За 99-ээс хасах нь x тэнцүү энэ 100 чи ийш гарахаар үржигдэнэ. 100 0.98-тэй үржигдээд 98 хасах нь 0.98x. За энэ 98 чи ийшээ гараад 99 бол хасах 98 болно. 99-ээс хасах нь 98 болно. Тэнцүүгээд энэ x ийшээ гарахаар нэмэх тэмдэгтээ x болно. 1x-ээс хасах нь 0.98x. 99-ээс 98-аас хасахаар 1 тэнцүү. 1-ээс 0.98-ыг хасахаар 0.2x болно. Тэгээ 1-ийг 0.2 тоовол x тэнцүү 50. За 50 хүн гарч иж харьцаа 98 болох нэ. 50 хүн гарвал 49 солгоо гартай хүн болно. 49-гээ 50 тоовол 98 гардаг. Тэгээд энэ бодлогыг би бодсон. Бодцоод эргүүлээд дүүгээс би ямар асуулт асуусан бэ гэд. Дэлхийн бүх хөрөнгийн 2% нь дэлхийн бүх хөрөнгийн тал хувийг нь хүн амын ердөө 2% эзэмшдэг. Тэгвэл хичнээн баян хүмүүс хөрөнгөө бусдад тарааж иж энэхүү хувийг 1% болгох вэ гэж байгаа. За тэгээд 8 тэрбум хүн байлаа тийм үү? 8 тэрбум. 8 тэрбум хүний 2% нь 160 сая болсон юм. Тэгээ 1% болохын тулд 80 сая хүн болох ёстой бол нөгөө 8 тэрбум чинь. Тэгэхээр 80 сая хүн гарч иж л юу аа. Ингээл хариу гарах ёстой байсан. Тэгээд би яасан бэ гэхээр хамгийн гол нөгөө 80 сая хүн гаргахдаа асуултыг буруу зохиоцсон байсан байлээ л дээ. Тэгээд би яг одоо энд бодлого нь төгс нийцэх тийм бодлогыг ерөнхийдөө ойролцоогоор хэлийгвэл за нэг 8000 хүнтэй юм. Одоо би үлгэр яриа нэг юм хот байсан хот. Тэр хот 8000 хүнтэй. Тэгээ баян хоосны ялгаа амар их байсан бохоггүй. Улс байсан гэж бодчих нэг хаант улс ч юм уу. За баян хоосны ялгаатай улс юм чинь нэг хаант улс биш болно. Парламентын засаглалтай улс болчихно. За тэгээд иргэд нь одоо хүн амынх нь 2% нь ерөөсөө тэр одоо нийт хөрөнгийн талын эзэмшдэг байсан тэр улсын. Ард иргэд босоод яг засгийн газрын парламентын 76 талын эзэмшдэг байсан гэж бодъё л дээ их хурлынхан. Тэнгүүтээ 76 чинь нэг хэсэг бүлэг одоо
одоо зэрэг армийн хүмүүсээр өөрийгөө хамгаалуулад тэд нар яг хүн амынхан 2 болсон 8,000 хүнтэй улс байсан. За хот ч юм уу те жижигхэн Явант улс. За тэнгуүтээ 8,000 хүний 2% нь юу болсон гэхээр 2% чинь 160 хүн. Нөгөө 76 чинь гэр бүлийнхаа хүмүүс тэгээд 160 болсон гэж үзье л та тэгэл. Тэнгүүтээ улс 2 хуваагдаад 4-д тэг цаг хугацааны явцад дайн зогсоод ингээд зарим баячууд нь мөнгөө ингээ хуваагаад тэнгүүд нөгөө улс маань юу болсон? Зарим баячууд нь ард иргэд рүү ойлгоод мөнгөө тараасан гэж ойлгожээ. Тэнгүүд 8,000 хүнийх нь за үржиж мөрждгүү тийм л утгатай юм байна л та энэ удаа. За яг ерөөсөө нэг сарын дараа л гэж ойлгожээ. Хүн ам 8,000 хэвээрээ 80 хүн нь баян хэвээрээ үлдсэн. Тэгээд үлдсэн юу 7,640 байсан чинь шин чи хэд боллоо? За би энэ дээр бодъё. Энэ дээр би нэг бодож исэн санагтаад байна. За энэ чинь фокуслохтой их муу утсаа яаж яахад. 8,000 хүнтэй тосхон байсан. Тэрний 160 хүн баян гэхээр 7,840 тийм үү? За тэнгуүтээ 80 хүн нь нэмэгдээд орсон нөгөө 7,840 дээрээ. Тэгээ 7,920 болж байна. Энэ 7,840 энгийн ард иргэд тэгээд 7,920 за энгийн ард иргэж гэхгүй яг уу дундаж давхрах гэж ойлгож байна. Тэгээд энэ тоон 87,920 болсон. 160 7,840 байснаа. 87,920. За тэгээд би энд юу хэлэх гээд байна вэ гэхээр шүү дээ тий. Асуултыг арай өөрөөр хэлэх гэсэн. Нэг дундаж давхрын хүний хөрөнгө хэр их хэмжээгээр нэмэгдсэн бэ? Мөн бас нэг баян хүний хөрөнгө бас хэр их хэмжээгээр нэмэгдэх вэ? Тэр чинь баян хүний хөрөнгө ч гэсэн нэмэгдэнэ. Яг тэгвэл тэр гарч байгаа 80 хүн нэстэй бүх ард иргэдэд мөнгөө өгсөн. Дансруу. Тэгэхээр одоо сая Эрдэнэс 5-7% орсон шүү дээ өнөөдөр. Тэгэхэд яасан баян хүн чалгаагүй орсон. Энгийн ард иргэд чалгаагүй 135 мянга 750% бол надлаа нэг 70 мянга орсон. Тэгээд хуваасан. Баян хүн ч гэсэн авсан. Тэгээд нөгөө нэг золиослогдож байгаа 80 хүн байна шүү дээ. Золиослогдож байгаа 80 хүн. Өөрхөн хөрөнгө хэд дахин багасах вэ гэдэг ийм бодлого харин өстой жинхэнэ бодгоор исэн юм байлээ. Тэгээд тухайн улсын бүх хөрөнгө нь бол мэдэгдэхгүй. Нэг заавал хөрөнгөний хэмжээ байх шаардлага байхгүй. Нэг бүхэлдээ үзчихээ хөрөнгийг. Тэнгүүд за энд нэг ийм бодлого бодно гэсэн үг. Анх энэ улс 7,840 энгийн дундаж давхрын хүмүүс байсан тийм үү? 7,840 нэг дундаж давхрын хүмүүст хөрөнгөний хэмжээг гэж. Энэ дээр нэмхэн нөгөө 160 энэ 8,000 хүнтэй болсон шүү. 8 тэрбум биш шүү. 8,000 хүнтэй нэг жижигхэн улс тэгээд нэг юм баян осны ялгаа нь 2%. Талын 2 хүн амынхан 2% хүн амынхаа тал үргийн эзэмшдэг гэсэн энэ дээр анх. Тэг яг хуу 80 хүн мэдээж 1% болохын тулд яг хуу яаж хүн амынхан тал хөрөнгөхийн талыг нь хүн амынхан 1% эзэмшдэг болёо гэж байгаа байхгүй. Тэнгүүд мэдээж 160-ын 80 хүн мэдээж
хөрөнгөө тарааж ижил нэг хөв болгоно. Тэгээ ийм парадокс болчих жоохгүй зайлшгүй парадокс. Тэгэхээр асуултыг зөв зохиогох хэрэгтэй юм билээ. Тэгээд асуултанд нь за яг энэ дээр одоо энэ дээр Б гэж нөгөө нэг анх байсан нөгөө хуучин баян үнд ногдох хөрөнгөний хэмжээг Б гэж. Тэнгүүд нийт хөрөнгө гарна. Нийт хөрөнгийг 1 гэж. 1. За дараа нь ямар бодлого болох вэ гэхээр 7840 7920 болчихоо. 7920. Тэнгүүд хүн нэг дундаж давхрын хүнд энд ингэ шүү. Ийм нөхцөл тавих юм байлээ. Үлдсэн энэ 98% тийм үү? За одоо сүүл гарсан 99%. Бүгд тэнцүү хэмжээний хөрөнгөтэй. Мөн бас бүх баячууд тэнцүү хэмжээний хөрөнгөтэй шүү. Тэрийг ойлгох хэрэгтэй. Бүх баян хүмүүс хоорондоо тэнцүү хэмжээний хөрөнгөтэй. Бүх дундаж давхрынхан хоорондоо тэнцүү хэмжээний хөрөнгөтэй. Тэгээд энэ А штрих болно. Хөрөнгөний хэмжээ өөр болно шүү дээ мэдээж жоохон ихсэн. За нэмэх нь нөгөө 160 хүн чинь 80 хүн болно. Хөрөнгөний хэмжээ бас өөрчлөгдөнө. Тэгээд Б штрих болно. Тэнцүү 1 болно. За одоо тэгэхээр энд би юу хэлэх вэ гэхээр уул нь хуучин энэ хоёр тэнцдэг байсан. Бүх хөрөнгөний талыг нийцэмждэг байсан. Хуучин анх. Тэгээ энэ бас яах нь вэ? Бүх хөрөнгөний талыг нийцэмждэг байсан. Хуучин анх. Одоо тэр харьцаа өөрчлөгдөж байна. Яагаад тэгэхээр эндээс 80 хүн хөрөнгүүдээ энд ч өгсөн, энд ч өгсөн, өөрсдөндөө ч өгсөн шүү дээ. Энэ чинь баячуудтай ч өгсөн. Ядуустаа ч өгсөн. Тэнгүүд энэ харьцаа нь өөр болно. За тэр харьцаа нь хэд болох вэ гэд асуулт бас зохиож болох л 50-50 байсан бол. За тэгээд одоо бүгд эндээс шинээр бодлого бичье. Тэгээд энд би нэг юм бичсэн байгаа л да энд хуучин анх ингээд за энийг уцчих фокуслохтой их бодно. Хүн амынх нь 98 нь 100-ийн 98 нь нийт хөрөнгөний талын эзэмшдэг байсан. Нөгөө үлдсэн 2 нь нийт хөрөнгөний бас талын эзэмшдэг 2%. Гэхдээ энэ 2% нь баян хүмүүс, энэ 98% нь дундаж давхрах шүү. Би ядуу гэж хэлээгүй шүү. Яагаад гэвэл нөгөө дараа нэг тэр ядуу хүнийх нь нийт хөрөнгөний хэмжээ гэсэн чинь тухайн улсынхаа бүх хөрөнгийг 15,680%-аас нэмэгдээд тэнцүү байлээ. Тэгэхээр Манусын нэг хөрөнгө бол дэлхийн бүх хөрөнгөний ийм хэмжээтэй тэнцвэсэн бол бид нар айгүй баян байгаа байхгүй юу? Тэгэхээр баян хүмүүс яг амьдралдаа бол асар баян байгаа. Тэгээд яг энэ үнэхээр үнэн байт юм уу мэдэхгүй. Ямарсан би бол нэг интернетээс дэлхийн бүх хөрөнгөний талыг хүн амын ердөө 2% эзэмшдэг гэж ер нь бол дуулж ийсэн. За тэгээд дараа нь нөгөө нэг хөв болсон. Тодорхой хэмжээний баячууд хөрөнгөө тараагаад. Гэхдээ бүх хүмүүс тараасан, баян үнч тараасан, ядуу үнч тараасан. Тэндээс юу болох вэ гэвэл хүн нөгөө нэг хүнд ногдох хэмжээ чинь А байсан, А штрих болж байгаа. За тэгээд хүн амын 99% нь болно. 99% дээр нөгөө хүн амын 1%-ийг нэмнэ. 99%-ийн нөгөө тэгээд нэг хүнд ногдох нөгөө баян хүнд ногдох хөрөнгө чинь Б штрих болно. Тэгээ баян оосны юу нэг чухал шүү. Хуучин нь болохоор баян үний хөрөнгө нь ядуу үний хөрөнгнөөс 49 дахин их байсан. Тэгсэн чинь энд 99 дахин их болж байгаа. Ийм бодлого ингээ одоо 49 А тэнцүү Б тэнцүү 49 А гэж байгаа. Хамгийн гол нь Б тэнцүү 49 А байх уу?
энэ бодлого бол яг нэг юу биш л юм байна л да. Яг B тэнцүү 49А байх үгүй юм байна. Энэ эндээс гарах эсвэл юм байна. За яг энийг ахаа эхнээс нь бодъё бүгдээрээ. За асуулт нь болохоор юу болсон бэ гэхээр 8000 хүнтэй хот улс байсан. Хот улс шүү. За Сингапуроос за хууч бүр анхны нэг Европод Гонконг, Шанхайд ирэхэд тухайн үед нэг загшдтын тосгон тэр тосгон нэг 8000 хүнтэй байсан гэж үзчихье. Тэгээд яг нэг газар тариалан ирэхлээр өмнө гараад тэгэл нэг тоотоо итгэн 2% хүмүүс амар их баян болцсон. Нэг загсны нэг бомбтой ойрхон ажиллаад 8000 хүний 160 бомбтой ойрхон ажиллаад тэгээд нийт хөрөнгийнхөө талын эзэмшдэг болсон. Тэгээд дараа нэг 80 160-аас 80 хүн хөрөнгөө тараасан. За анх 7840 хүн зүгээр газар тариалангаа эрхэлдэг байсан гэж бодчихъя тэр. Тухайн хүний нэг хүн тогт хөрөнгө нь А. Нэмэх нь 160B нэг Гонконг Шанхайгийн нэг тосгоны. Тэгээ нийт хөрөнгө гарна. Нэгж хөрөнгөтөр нэг ядуу хүнд тогтох хөрөнгө нэгж ядуу хүнд тогтох хөрөнгө. Тэгээ хамгийн гол нэг энэ хүмүүсийн хоорондын хөрөнгүүд нь бүгд адилхан. За нэг нь нэг амбар 4 ямаа нэг байшинтай бол нөгөө өмнө ч гэсэн бас л яг нэг амбар 4 ямаа нэг байштай гэж ойлгочихъя л доо тэгээд. Эдгээр нь болохоор арай илүү нэг жоохон тансаг зэрлийн хаус маустай тэгээд ингээд тэгээд нэг юм хөр яг адилхан тийм хүмүүс байсан. Тэгээд тийм хүмүүс нь 160 шиг байсан. Тэгээд энэ хоёрын хоорондын харьцаа тэнцүү. За тэгэхээр эндээс би AB-гийн харьцааг олъё. За AB-гийн харьцаа нь B хуваах нь А тэнцүү. Энэ хоёр хооронд тэнцүү бас. Яа тэр нэг энэ чинь хөрөнгийн 50%, энэ нь бол хөрөнгийн 50% болд юм уу? 7840 А тэнцүү. 160 B болно. За тэгээд бүгдийн 160 туваач. Тэнцүү тэмдгээ хоёр талын тоонууд. Тэгэхээр энд B үлдэнэ. Тэгээ B тэнцүү 7840-ыг 160 B хуваасан. 7840-ыг 160 тугаасан харьцаа нэ. За болохгүй бол энэ тооны машин дээр бодчихъя. 7840-ыг хуваах нь 160. Тийм 49. Үний юм байна. B тэнцүү 49 А гарах нь зөв юм байна. B тэнцүү 49 А. За өөрөөр хэлбэл BA-гийн харьцаа 49-ийг авах нь шүү дээ. B-наагаас 49 дахих. За тэгээд шинэ юугаараа 99 А болох юм байна. За нөгөө талаас нөгөө 7840 дээр чинь 80 хүн нэмэгдэж байгаа. Тэгэхээр 7920 болж байна. Нөгөө талаас гээд ингээд энэ талд нь нөгөө талаас бодлого юм бодчих. 7920 А штрих болно. Яг тэр нөгөө хөрөнгө нь юу яаж байгаа? X-ж байгаа. За нэмэх нь нөгөө 80 B штрих. Тэнцүү нэг энэс хөрөнгө нэмэгдэнэ. За тэгээд энэ AB-гийн харьцааг олно гэсэн үг. Тэгээд энэ хоёр хоорондоо тэнцүү биш хамгийн гол нь. Хуучин яг 50%-ийн хөрөнгөний 50%-ийг ингээ ард ирээд үлсэн 50%-ийг ингээ ард ирээд итгэдэг байсан бол одоо ийм харьцаатай болж байна. Энэ бол мэдээж 7920-ыг 80 туваавал 80-ыг 7920 туваахад нэг гарч байгаа шүү дээ. Нэг хөөмийн 1% нь биш. Нэгч биш. За яг 80-ыг энэ чинь 8000 хүнтэй тосгон бохгүй юу? 80-ыг 8000 тувааж ич нэг гарч байгаа. 80-ыг хуваах нь 8000
Тэгэхээр чинь яг 1% нь ард ирдийнх 1% нь баян болоо үлдчихэж байгаа байхгүй нөө шинэ гарсан югаар. За тэгвэл 80-ыг хуваах нь 7920 л та. Тэгэхээр ийм болно. Энэ 7920-ыг хуваах нь 80 гэж. 99. Энд болохоор ядуучууд нь баячуудаас 99 дахин их хүн амтаа болж байна. Хуучин 49 За тиймдээ 49 дахин хүнтэй байх нь энд 99 дахин их хүнтэй. Гэхдээ эн чи өөрөө B тэнцүү 49 гэх юм. Энэ бодлого яг зөв үү? B тэнцүү 49 тийм нөр хөрөнгөний хэмжээ тэнцүү байсан болохоор би ингэж бодож байгаа. Тийм B тэнцүү 49. Тэгэхээр одоо ийм очтой. Одоо энэ дээр 7840 дээр нэмэх нь 160-ыг хүрчих нь 49 гэж чинь энэ B-ийн оронд энэ 49 орлуулна. Тэнцүү 1 гэж. Тэгэхээр 7840 дээр 7840 дээр нэмэх нь 49-ийг 160-аар үржүүлээд нэмэхээр 49-ийг үржих нь 160. 7840. За 7840 тэнцүү 1. Тэгэхээр энэ чинь 7840-ээр 7840 нэмэх чинь 7840-ийг 2 дөрвжүүлнэ гэсэн. 15680. За тэгээ энэ би юу гарах гэдэг вэ гэхээр нэг юм гарах гэдэг. Энийг юм чи бокслохгүй ямар хэцүү. За 15680 тэнцүү 1. За тэнцүү 15600 1-ийг хуваах 15600. За энэ юу гэсэн үг гэхээр нэг ядуу хүн нийт баялагийнхаа 15681-ийг эзэмшдэг гэсэн үг. За энэ дээр би пауз авах. За өршлөлийг сая дуудлага ирээд жоохон пауз авчлаа. За ийм болох нэ. За дөнгөд хуучин нэг баян хүнд ногдох хөрөнгийн хэмжээ нь нийт хөрөнгөнийх нь эндээс 49 дахин их болгоно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 49-ийг авах нь 15680. За тэгээд энэ нь юу гэсэн үг гэвэл энийг 49 туугаад энийг бас 49 туугахаар нэг хуваах хэд болж илаа би чинь нэг бодож ирсэн юм. За тэр нь бол нэг чухал биш заавал. За 320 гарсан. 321 юг 321-ийг нийт одоо тухайн 8000 хүнтэй хот байгаа шүү дээ. 8000 хүнтэй хотын нийт хөрөнгийнх нь 320 басны нэгийг нь нэг баян хүн эзэмшдэг гэсэн боохгүй. За тэгээ энэ болохоор 15680 басны нэгийг тэгэнгүүт одоо ингэж 15680 басны 49-ийг нэг баян хүн эзэмшиж байгаа тийм үү. Тэнгүүт энэ хүмүүстэйгээ адилхан болохын тулд өөртөө ийм хэмжээний мөнгийг авч үлдэн нэг хүн. Тэгээ 15680-ны нэгийг нь авч үлдээд 15680-ны 48-ыг нь тараана. Энэ болохоор нэг хүн тараах хөрөнгө шүү. Тэгээ нийт хэдэн хүн тараах вэ? 80 хүн тарааж байгаа. Тэгээ 15680-ны 48-ыг өрчих нь 15680-ны 48-ыг өрчих нь 80 гэдэг нь болохоор нэг хүн
Нэг хүн байна штэ. Авна гэсэн үг. Ямар ч хүн. Тэгэхээр тухайн хүний хөрөнгө А штрих тэнцүү энэ дээрээ нэмэх нь А болно. Б штрих тэнцүү 15,680-ны 48-ыг өрчгөн 80 дээр нэмэх нь Б болно гэсэн үг. Ядуу үнж авч байгаа, баян үнж авч байгаа. Би хэлсэн шүү дээ. Тараахта бүх 8,000 үнэтэй адилхан ирэх гэж тарааж байгаа. Тэг өөртөө ч бас тараана. Өөртөө ч. Өөртөө нэг ийм хэмжээний мөнгийг аваа үлдчихнэ. Тэнгүүдтэй үлдсэн мөнгө нь энэний 48 болно. Тэр 48-ыг бүх 8,000 хүнд өгнө. Өөртөө ч гэсэн бас авна гэсэн үг. Тодорхой хэмжээгээр. Энэ үгүй юм байна. Дахиад энэнийг өчгөн. За ингэчээ. Ингэчээ. 48-ыг хуваах нь 15,680 гэдэг нь болохоор нэг хүний тараах мөнгө. Нэг хүний тараах хөрөнгө. За тэнгууд нийт 80 ширхэг хүн хөрөнгөө тарааж байгаа тийм үү? За тэгээд нэг хүний авах мөнгийг одоо бүгдээ тооцоолъё. Нэг хүний авах мөнгө нь болохоор энэ 48-ыг бахан 15,680 гэж байгаа. Тэгээ энэ чинь 8,000 хүн бүгд нь адил тэгш тараана. 8,000 хүн тарааж байгаа. Тэгээ нийт хэдэн хүн тарааж байгаа вэ? 80 хүн тарааж байгаа. Тэгэхээр энэ чинь 8,000-ыг 80 дуухаар 100 гарч ийн үү? Тийм 8,000-ыг 100-ны 1. Энэ болохоор нэг хүний авах хөрөнгө. Ядуу үнж өөрийнхөө хөрөнгө дээр тэгэхээр А штрих тэнцүү А дээр нэмэх нь 15,680 үржихэн 100 100-ны 48 болох нь шүү дээ. Гү бүр 8,000 хүнээс авна. Дахиад буруу утчлаа. Зайж бодъё. Өөрийнхөө хөрөнгийг нэг хүний тараах хөрөнгө чи юм болно. Зөв. Тэгэд 8,000 хүн тараах гэхэр чинь тухайн яг тарааж байгаа хөрөнгөө ахаад 8,000 хүнд хуваана. Тэгэхээр нэг хүнийг тараах хөрөнгө бол энэ. Тэгээд нэг хүнд тараах хөрөнгө нь болохоор энэ. Тэр баян хүн чинь нэг хүнд ийм хөрөнгө тараана. 8,000 хүн тэгш тараана. Тэгэхээр 80 ширхэг баян хүн байгаа. Зөв юм байна. Энэ зөв байсан юм биш үү? За штрих тэнцүү А дээр нэмэх нь 48-ыг хуваах нь 15,680 үржихэн 100. Энэ 100 энэ доод хуваартай үржүүлэх гэж байгаа гэсэн үг. 48-аас дахиж хуваана гэсэн үг. За Б штрих гэдэг нь болохоор Б дээр нэмэх нь буюу 49 А дээр нэмэх болно тийм үү? Тэгээ А тэнцүү бас 15,680-ны 1 энэ чинь. За энэ чинь А тэнцүү 15,680-ны
1 гэвч чи энэ яванда дараа нэг хэрэг болох юм. За Б нь болохоор 49-ийг авах нь 15,000. 49-ийг авах нь 15,680 байгаа тийм үү? Энэ дээр нэмэх нь 48-ийг авах нь 15,680 авах нь 100. За ийм болж байна. За тэгээд энийг 100 дөржүүлнэ. Энийг бас хүртэр хуваарийг 100 оржуулна. Тэгэхээр за энэ дөрвөлөл очиж 15 680 хүрчхэнд 100 гэдэг хуваар гарна. За энд 100 дээр энэ чинь нэгээр үчиж 100 дээр 48-ыг нэмээд 148 болно. Нэг хүнийхэн хөрөнгө нь ийм болох юм байна яванда. За энэ болохоор юу болох вэ гэхээр 15 680 өрчгөнд 100 гэдэг чинь. За энэ 49-ийг 100 орчгоо чинь 4900 болж байна уу? 4900 дээр 48-ыг нэхэд 4948. За энэ болохоор B штрих. За энэ B штрих чи юу гарлаа нэг юм. Бид нар B штрихээс арай өөрө гаргалаа. За энд шинэ гарснаар A штрих B штрих хэдвэ гэдэг нь бас өөрөөгөө нийт хөрөнгийн нөгөө талаас гэдэг дахиад бодоод ингээ явуул үзье л та. Нөгөө талаас. За энэ харьцаа бол одоо алдагдсан байгаа 50-50 харьцаа. За тэгэхээр 80 B штрих A штрих 148 энэ болохоор 4948 энэ яа энэ юу нэг хэрэг хүн мөнгө авч ин гэсэн үг нийт цооны нэг олигтой хөрөнгө бол авахгүй л байгаа юм биш тэд нэр бол нэр нь яг хоо энэ бол тажгүй гайгүй болж байна. Нэг ийм 15,681 байсан чинь за энийг яг энэ чихэр мчи дараа нь ботход их хэрэг болох байх. За штрих биш штрих. Одоо энэ тоонуудад эдрийг орлоош тавина гэсэн үг. Бид нэр асуулт болохоор юу яаж байгаа штэ. Хэд дахин юу асан бэ гэж байгаа. Ихсэн бэ гэж байгаа. Тэгэхээр A штрихийг A тугаана гэсэн үг. За тэнгүүд энэ тоогоо А тоо чи энэ тоонд байгаа гэсэн үг. За тэгээд 148-ыг хуваах нь 100 хүрч нь 15,680 яваа штэ. Хуваана гэдэг чинь үржинэ гэсэн үг. Тэгээ хүртэр хуваарийн байрыг солино гэсэн үг. Эний. Тэгээ эний хүртэр хуваарийн байрыг солиул 15,680 дээрээ гараад нэгэн доороо гарна гэсэн үг. Энэ Агийн. Хуваана гэдэг нь хүртэр хуваарийн байрыг солиод үржүүлнэ гэсэн үг. Тэгэхээр энэ 15,680 дарагдаад энэ дарагдаад 148-ыг хуваах нь 100 болно. Бас овоо их мөнгөтэй болж шүү. 100-ны 48 дахин ихссэн байх нь шүү дээ. Хөрөнгө нь ядуу үний хөрөнгө. За баян үний хөрөнгө яах нь вэ? B штрих хуваах нь B болно. За тэгэхээр хуучин чинь 15-ны 5,680-ны 49 байсан бол одоо энийг хуваах ингэнгүүтээ үржихэн гэж тавиад энэ 4,948 чинь доороо орно. 4,948 доороо ороод дээр нь 100 хүрчдэг нь 15,680 гэжээд энэ хоёрын хоорондоо дарагдаад энэ 4,900 болно. 4,900 хуваах нь 4,948 болно. За энийг яг жинхэнэ тооны машинаар бодчихъя. 4,900 хуваах нь 4,948.
0.99. Тэгэхээр баян хүмүүс хүний энэ бол баг тоогоор чинь нэмэх яахгүй л энэ. Энэ ямар сони sorry. Баян хүн ч гэсэн мөнгө авч байгаа шүү дээ. Баян хүн бас өөрөө мөнгө авч байгаа. Баян хүн мөнгө авч итэл яга хөрөнгө нь багасч юу? Хин дунд ямар нэгэн алдаа гарсан уу? Бэ чи өөрөө 49 аа тийм үү? Тэгэнгүүт 49 юм болно. Нийт хөрөнгийн 15,680-аас 49-ийг нэг баян хүн эзэмшдэг гэсэн байгаа байхгүй юу? Тэнгүүтээ баян хүн гэсэн мөнгө авч байгаа. Ямар хэмжээний мөнгө авч байгаа? Ийм хэмжээний мөнгө авч байгаа. Ийм хэмжээний мөнгө нэг хүний авах хөрөнгө. Яаж гэхээр нэг хүн өөрийн хөрөнгөө 49 хуваасан. Тэгээд тэр 49 хувасныг нэг нь өөртөө авч үлдсэн. Тэгээд 48-ыг нь тараасан. Нэг 80 хүн байгаа шүү дээ тэр чинь. 80 хүн байгаа. Хэдэн хүн тараасан юм? 8,000 хүн тараасан. Тэгэхээр нэг хүний авах хөрөнгө гэдэг чинь нэг гэсэн. Энэ дунд ямар нэгэн алдаа байна уу? 4,900 49-ийг 100 орж 4,900 4,948 4,948 ороод за энэ 100 тийм авч зү 49-ийг 100-аар өрч 4,900 тийм яг хоо бэштрийг ийм болох нь зөв бах. Яагаад гэвэл нэг энэ харьцаа гэдэг нэг хөрөнгөний харьцаа байгаа шүү дээ. Баячууд тийм нэг 0.1% нь гэсэндээ 160 баян хүн байсан бол 80 баян хүн болж штэ. Нөгөө нэг 80 шиг хүн байгаа штэ. Тэд нар хөрөнгөө хэдийн хэмжээний хөрөнгөө алдах вэ гэвэл нэг хүн бол өөрийнхөө хөрөнгөний 49-аас 48-ыг бол алдна. Тэгээд 49-аас 1-ийг нь авч үлдэнэ. Тэгвэл 80 шиг хүнээс буюу нийтдээ ийм хөрөнгө орж ирнэ бас тухайн хүнд. Хөрхий чинь нэг парадокс болчлаа. Хүмүүс бас нэг юм мөнгө авч байгаа. Бэ нас ийм мөнгө авч байгаа гэх. Яад гэдэг нь энэ нэг парадокстой бодлого болоодах юм. Энэ бодлогон дээр ерөөхдөө гацсан шүү. Тэгээ энэ бодлогыг яг хуу цааш нь бодоод ямар нэгэн зүй тогтол болоод гаргаад ирэх хүн байна уу? Байвал комент хийрээ. Энд бас би өөрөө бас өмнө бодохдоос парадокстой болчихсон байхгүй юу? Хасах гараад захгүй гэсэн. Тэгээд квадрат гэртгэл гараадсан. Тэгээд нөгөө квадрат гэртгэлийг нь за энэ фокусыг тогтоогоо. Квадрат гэртгэлийг нь бодгосон чинь нэг дискримент гаргадаг штэ. Дискримент дотор хасагт гараад заваараад. Тэгээд үнэхээр заваарсан юм болсон юм. Тэгээ яг бид нар юу яаж болох юм? Нэг ийм юм бас бодож болох юм. Хуучин чинь болохоор за одоо хийчих. Хуучин чинь 0.1 нь хөрхийн чинь судлаад явчихна. Парадокс л энэ 99 энэ одоо юу ч би бодоод байгаа. 99 дахих бэш тэгт тэнцүү. Тийм нэрээ тий. Яванда штрих нь бэштрих нь 99 шиг штрих 99 штрих болно. Тэгэхээр энэ бэштрихийн оронд 99 штрих гэвч чи одоо
7920 А штрихтээр нэмэх нь 90-ийг өрчих нь 99-ийг өрчих нь 80 гэхэр чинь 99-ийг өрчих нь 80 7920 хэвээрээ. Ямар ч юм бас л 50% болов. Тэг гэж зах юм. Окей, 7920 харьцаа алдагдмаар энийг ахаад бодъё. Би юугаас энэ хоёрыг тэнцүүгээ утсан юм чи аргагүй шүү дээ. Энд бол тэнцүү байх шаардлагагүй болж байгаа. Харьцаа алдагдана. Энд яг нь тэнцүү байсан. Тийм байна. Тэгээ одоо шинэ харьцааг олох юм. Шинэ харьцааг олж болно. B штрих хооронд энийг орлуулад A штрих хооронд энийг орлуулчихна. Биш ээ, энийг орлуулна. A штрих хооронд энийг орлуулад B штрих хооронд энийг орлуулах бүгдээ бодъё одоо. 7920 өрчих нь за A штрих хооронд 148-ыг өрчих нь биш ээ 148-ыг хуваах нь хөрөнгө нь одоо өөр болсон шүү нэг А гэдэгт очино. 15680-ыг өрчих нь 100 ийм донд байгаа. Нэмэх нь 80-ыг өрчих нь за энэний хөрөнгө бол багассан. Баячуудын хөрөнгө. Яг хөө нийт хөрөнгөнийхэн л харьцааныхан хувьд багасж байгаа. Нэг нийт хөрөнгө чинь 1 болж байгаа шүү дээ. Гэхдээ яг өөрөөхөн хөрөнгө бол нэмэгдсэн. Гэхдээ дэлхийн нийт хөрөнгөндөө тухайн 8000 хүнтэй тосхныхоо нийт хөрөнгөтэй хуваасан харьцааны хувьд бол 1% бол багасж байгаа. 0.99 болж байгаа гэсэн үг байхгүй юу? За 4000 биш энд гэхэд энд байгаа ш 4948-ыг хуваах нь энэ болохоор баян хүний одоо байгаа хөрөнгө 4948-ыг хуваах нь 15680-ыг өрчих нь 100. За энэ хоёрын нийлбэр тэнцүү 1 болж байна. За энд ямар нэгэн А штрих Б штрих гэсэн юм бол гарахгүй л юм. Тэгэд тэс би юу гарах гэдэг. Энэ хоёрыг хоордод энэ хоёрын харьцааг одоо олно гэсэн. За ингэнгүүтээ энэ хоёр нэмэх нь үнэхээр гарж ийн үү гэдгийг батлах юм байна л да. Тэгээд хэрвээ үнэхээр зүг гарвал энэ бодлого зүг болно гэсэн. Тэгээд үнэхээр гарахгүй юм шиг санагдаад байгаа юм миний хувьд бол энэ тал гарахгүй л харагдаад байна та. За яг хөө ингээд 7920-ыг өрчих нь 148-ыг биччихье. Тэгээ нэмэх нь 80-ыг өрчих нь 4998 гэдэг биччихье. Тэгээ хуваахан гэдгээ биччихье. Энэ чинь нэг адилхан хөртөр хуваарууд нь хоорондоо тэнцүү болохоор шууд нэг хөтрүүд нь хоорондоо нэмэгдэж байгаа шүү. За тэнцүү 1. За энийг тооны машинаар бодно. За ингэнгүүтээ тооны машинаа энэ доор тавьчих. Тэгээд энийгээ дээр нь харуулахаар тавья. Тэгээд энийг жоон холоос авчна. За тэгээд энийгээрээ биччихье. 7920-ыг 48-аар хөрвүүлнэ. Энэ тооч ажил мэдэгдэхгүй юм байна. Энийг утасны чи фокус нь яагаад таардаггүй? Ямар сони юм бэ өө. Энийг хожоо утас авчин. Тэгээд тэрүүгээрээ бичлэг хийх чи ерөөсөө нийлээ холоос яах юм уу? Камерын фокус таарчихгүй. За 7000
7920-ыг үржих нь 148. За ингэж 7920-ыг үржих нь 148, нэмэх нь 80-ыг үржих нь 4998. За энэ дээр ингээ бодолт нь харагдчих шүү. 1,572,000 байна. 1,572,000. Тэнийг хуваах нь үржих нь 156,80. Ерөөс ямар ч юунд нийцэхгүй байна да. Хуваах нь 15,680 гэж байгаа шүү дээ. Яг юунд бол жоохон дөхөө гарч ийн. Хуваах нь яг нэг эд нэг яагаад вэ гэхээр нэг юм жижигхэн юмыг ер нь хэдэ бид нар бодолтонд оруулаг байгаа. Тэр нь юу вэ гэхээр шүү дээ. Тодорхой энэ 80 хүн байна шүү дээ. Ер нь бол энэ ойролцоогоор нэг гарах нь зөв. Ойролцоогоор л нэг гарч байна. Тэгэхээр яагаад ийм нэг бүхэл 1000-2 гэдэг чинь нэг хөвч ирэхгүй 0.1 хөвс 0.2 хөвс байхгүй 0.2% нь шүү дээ ийм ба. Тухайн энэ нэг 80 хүн байна шүү дээ. Мөнгө өгөхдөө бүх хүмүүст өгч байгаа юм уу? Ядуу хүн ч өгч байгаа, баян хүн ч өгч байгаа. Өөртөө яг өгж байгаа юу гэдэг нь мэддэхгүй байгаа байхгүй. Өөртөө л яг 8000 хүн тарааж байгаа. Тэгтээ яг энэ бодлогон дээр өөртөө авах уу? Тэгээд яг аль нийгэмд нь орох уу тийм үү? Энэ юуныхаа нийгэмд орох уу? Энэ 99%-д орох уу? 1%-д орох уу? Мэддэхгүй. За яг мэддэж бодно. Тэгтээ яг хөрөнгө нь яаж байгаа вэ? Энэ бол бүр нарийн тооцоо гаргаж иж л яг миний мэдлээс хэтэрсэн тооцоо гаргах юм энд бол. Тэг ямарс энэ бол ойролцоо тоол гарахын тулд гарч илээ. Нэг гарч ин тэгээд нэг иймэрхүү л байна. Тэгтээ энэ жижигхэн нэг юм ерөнхийдөө ахаа орлуулж өгнө. Тэгтээ тэр жижиг юм чинь нэг маш нарийн нэг ширхэгтэй бодлогоолно. Тэр нь яг одоо нэгсэндээ 5 кг жинтэй би вакуум орчинд дээрээс унахад хэдийн хугацааны тодорхой 100 м-ийн дээрээс унахад хэдийн хугацааны дараа газар унах юм гэхэд агаарын эсрүүцлийг жоохон тооцсон бол жоохон өөрчлөгдөн шүү дээ. Тэр шиг агаарын эсрүүцлийг бид тооцоогүй гэсэн байхгүй юм болгон дээр. Тэгээд ерөнхийдөө 8000 хүнтэй тосгоны 2% нь үнэхээр баян байсан. Тэгээд бүх баячуудын хоорондын хөрөнгө нь тэнцүү. Бүх ядуутаж үтсэн 98% хүмүүсийн бүх хөрөнгө нь яг хоорондоо адилхан тэнцүү. Тэгээд тодорхой хүн мэдээж хөрөнгөө бос тарахад баячуудын тоо 1% болохын тулд мэдээж 8000 хүнтэй тусганы 80 хүн нь хөрөнгөө тараана. Тэгжээч энэ 0.99 хэсэг нь ядуу уг нь бол баян болмоор байгаа байхгүй. Тэг чи мэдээж би нэг энэ баячууд чинь хөрөнгөө тарааж авч юм баячуудын үзүүлэх хувь нь мэдээж багасна шүү дээ. Тэгтээ яг энэ хүмүүсийн хөрөнгөний хэмжээний юу дээшлсэн. Тэгэнгүүтээ би ингэх юм байна. Энэ хоёрын харьцааг олох юм байна. Тийм ээ, энэ хоёрын харьцааг олчих юм байна. Баян осны ялгаа нь хэддийг харьцах хэд болох вэ? Тэгээд 7920-ыг үржих нь 148 гэдгийг энийг энэ тухайн гэсэн. Тэгэхээр энэ хуваарууд нь бүгд хоорондоо адилхан юм чинь хувааруудыг бодолцоод авах шаардлага байхгүй. Тэгэхээр шууд 7920-ыг үржих нь 148-ыг авах нь 80-ыг үржих нь 4948 гэж бодчихно. Тэгэхээр ямар хацаатай болох вэ гэхээр 7900
20-ыг өрчих нь 148, хуваах нь 80, хуваах нь дахиад хуваах гэсэн шүү 4948. 296 гэх юм. Өстой гоё болсон юм биш үү? 296 дахин их болох юм байна. Нэг юу хүмүүсийнх нь хөрөнгө нь дундаж давхрахын хүмүүсийн хөрөнгө нь бараг 3 дахин их болно гэсэн. Тэгэхээр ийм байхгүй юу? Анх хүн амынхан 2% нэг бүх одоо тосгоныхоо хөрөнгөний талыг эзэмшдэг байсан тийм үү? Тэгэнгүүт 80 хүн хөрөнгөө ядуустаа өгснөөр энэ харьцаа маань 296 дахин их болж чинь гэсэн үг байхгүй юу? Нэгсэндээ баян хүмүүсийн нийт хөрөнгийг X гэвэл ядуу хүмүүсийн нийт хөрөнгө нь 296X болно. Тэгээд эдгээр чинь нийлхээр 396X болно бүх хөрөнгө нь. За тэгээд эндээс бас юу бодож олно? Нэг баян хүмүүсийн хөрөнгө нь нийт хөрөнгөний хэдэн болох вэ гэвэл 1 хуваах нь 396 болно. 25% болж байна. 4-ний 1 гэсэн үг байхгүй. 4 хуваасных нь 1 гэсэн үг. Тэр нь хүн амынх нь бол 1%. Гэхдээ хүн амынх нь 1% нь нийт хөрөнгөний 4-ний 1-ийг эзэмшдэг байх нэ гэсэн үг. Энэ ядуу хүмүүсийн ядуу гэх юм дундаж давхарлах гэж ярив. Дундаж давхрахын хүмүүс нь болохоор энэ баян хүмүүсийнхөө нийт хөрөнгөнүүдээс 3 дахин их. Би яг дундаж давхрах гэж ярьж байгаа гэдэг нь ийм учиртай шүү. Би интернетээс нэг юм харсан юм. Интернет дээр би хаагаад ингээ бичээсэн. Дэлхийн бүх хөрөнгөний хэмжээгээр энэ миний хайлтны өсөв түүх дунд байна. Дэлхийн бүх сайтнуудын хөрөнгийн хэмжээ 42.7 тэрлион доллар гэж байгаа байхгүй. За би нэг заавал 42.7 гэхгүйгээр 50 тэрлионгээ үзчихье. 50 тэрлион. Тэгээд хамгийн гол нь нийт сайтны хүмүүс хэд байд юм би мэдэхгүй шүү дээ. Дэлхийн нийт хөрөнгө одоо хэд байд юм мэдэхгүй. Дэлхийн бүх хөрөнгө. Дэлхийн бүх хөрөнгө. Дэлхийн банкн дээр ингээд нэг юм байна. Википедиа дээр. Улс болгон өөр хөрөнгөтэй гал та. Нэг улсын нэг хүн ногдох хөрөнгө гээл. За яг хэдэн тэрлион гэж үзэх үү? За Элон Маскын хувьд бодъё л та бид нэр. Элон Маск 300 тэрбум доллартай. За энэ 300 тэрбум гэдэг чинь 0.3 тэрлион доллар гэсэн үг. Энэ 0.3 тэрлион долларыг би дэлхийн бүх хөрөнгийн хэд туах вэ? Дэлхийн бүх хөрөнгө ч одоо хэдэн тэрлион байт юм болоо? 100 холд авцсан. За 100 тэрлион гэвэл 0.100.3 болж байна. За тэгэхээр энэ Б гэдэг тоо хуучин бүх хөрөнгөний 321. Тэгэхээр энэ бол үнд нийцэхгүй л юм байгаад байгаа юм санана. Яг уу бид нэр энэ 99% хүмүүс нь энэ 98% хүн бас яг уу
боломжийн баян байгаа байхгүй. Хэрвээ та дэлхийн бүх нийт хөрөнгийн 15,680-ны нэгийг эзэмшдэг бол үнэхээр баян байгаа. Тэгэхээр энэ хүмүүс нь штэ юу байхгүй. Бас саятан хүмүүс байгаа байхгүй энэ 98 өвд. За энэ нэг бол дэлхийн нийт хөрөнгийг би мэдэхгүй болохоор ийм бодлого орчих. Ямарсан харьцаа нь бол 4-1 бараг л 4-1-ийг эзэмшдэг болох нэртэй нөгөө нэг баячууд нь. За тэгээ өнөөдрийн бичлэг нэг 55 минут бичлэг болоо энэ зүргээ дуусгая. Тэгээд анх бодлогыг би өгөгдлийг бол буруу өгсөн байсан дүүд. Тэгээд яг үүндээ бол яг уу нэг хөв болсны дараа хөрөнгөний харьцаа нь хэд болох вэ гэдэг бодлого л бодох ёстой байсан юм байж. Тэгэхээр хөрөнгөний харьцаа нь 396-ны 1 болно. Одоо баян хүмүүсийн хөрөнгөний харьцаа нь нөгөө дундаж давхрахынх нь болохоор 396-ны 296 болно шүү. Тэгэхээр 296-г 396 дугаар гэсэн үг. 296-г хуваах нь 396. 74%. 74% нь юм байна. 74%. Нөгөө талд 25 хит хилэнийг тоогсон. Эдгээр баян хүмүүс болно. 74% нь болохоор дундаж одоо би баян ядуу гисчихгүй ш дундаж таврах юм хүмүүс болно. Тэр 8,000 хүнтэй. Тэгээ энэ 8,000 хүн гэдэг оронд 8,000-ын ор дахиад саяар үржилж идэг юм бол 8 тэрбум болно. Тэгээд 8 тэрбум хүний хэрвээ нэг хүн өөрийнхөө хөрөнгөний хэмжээг ингээд өгөх юм бол ямарсан баян хүн нэг хуваар бол багасах юм байна. 0.9 болно гэж нэг хуваар багасна гэсэн. Мань мэдэн болохоор мэдрийн хөрөнгө бол бараг 50% нэмж байгаа, 48% нэмж байгаа. Харьцаа нь ингээд ийм болж ш 148%. Дахин ихснэ гэдэг чинь 48% ихсэн бидний хөрөнгө. Эдгээр бол жоохон эдгээр бол мэдээж нөгөө хүмүүсээс мөнгө авч байгаа. Гэхдээ яг гоо тэр 1% баяндаа орж байгаагийн хувьд бол нөгөө энгийн иргэд бол маш сайн болж байгаа байхгүй. Нэгсэндээ баян осны ялгаа арай л бага болно гэсэн үг байхгүй. Энэ тог бүр тэг болох хэрэгтэй байхгүй бид нар бол ер нь бол. За тэг болгодгүй маа гэхэд нэг тэгрүүд өгсөн. Энэ хөрөнгийг одоо юу гэх юм бэ? Энэ чинь энэ тоогч штэ. Ер нь бол энэ тог ер нь бол багасгаж өгөх хэрэгтэй. 0.101% л авчих хэрэгтэй. Тэгээд нэг хөрөнгөнийхэн за яг нэг дэлхийн нийт хөрөнгөний нэг юм 5%-ийг л эзэмшдэг болгочих хэрэгтэй. Тэгээд ард ирдэг тэгш баян болвол бид нэр үнэхээр сайхан амьдрнаа. За тэгээд өнөөдрийн бодлогыг ингээд дуусгая. Баярлалаа баяртай.